Авилга бол аливаа улс орны хөгжлийн үндсийг идчихэдэг хор тавдар юм аа. Энэ хор тавдрыг таслахгүйгээр улс үндэстэн хөгжихгүй, хувь хүний хөгжилч бас байхгүй. Авилга яагаад бий болж ийнэ гэвэл төрийн аль нэг албан тушаалтан өөрийн эрх мэдлээ уруулан ашиглаад ард түмэндээ үйлчлэх тэр үүргээ бас умартаад өөртөө бий болгосон энэ боломж нь авилга юм. Энэ авилгаараа өөрөө амьдраад үр хүүхдээ тэжээдэг гэхээр хамгийн харамсалтай. Тийм учраас авилгыг бид устгах ёстой, авилгатай хязгаарч эвлэрч болохгүй. Зөв зөвд шудраг зөв.